Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд сайхан орой мэндийг хүргэж байна. Өнөөдөр бол 5 гараг нийслэл хотод маань 17 цаг 30 минут болсноор Монголын хамгийн өндөр хонжиртой үндэсний латрын ээлжид тохирол үзэгч та бүхнийхээ хүртэл болоход бэлэн болсон юм. Мэдээж бид шууд тохирлоор өнөөдрийнхэн азнуудыг тодруулдаг уламжлалтай 4D 6D 642 гэсэн тоглолтууд минийхэн та бүхэндээ харагдаж байгаа лээ. За мэдээж тоглолтууд маань бол өөр ингэсэн дүрмтэй 3 тоглолт маань бол 3 өөр төрлийн дүрмтэй байгаа. Мэдээж тохирол маань 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлоос бол эхэлдэг байгаа. Тэгээд үзэгчдэд мэдээж би тохирлоо эхлүүлэхийн өмнө үргэлж сайхан мэдээ дуулгадаг шүү дээ. Тэгэхээр даваа гарагийн тохиол дээр маань азтсан байна. За азтан маань бол яг одоо хамгийн ихэн тохирлыг явуулах 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуураас бол 500 төгрөгийн бооцоо тавьж тоглоод 11 тэг гэсэн одоо тоог бол зөв бүгэлж чадсанаар 500-ийн хөржүүлж авч 250,000 төгрөгийн азтан болсон байна лээ шүү. Тэгээ яг одоо шууд нэвтрүүлгэнд маань оролцох боломжгүйгээр явцсан байгаа. Тэгээд яг одоо цэнхэрлэгтээ үзэн сууж байгаа амар жаргалдаа бас баяр хүргээд латрионда бас цаашдаа идэвхтэй оролцож улам их одоо мөнгө хочж байгаарэ гэж сайхан өсөн ерөөлийг бол дэвшүүлье. Тэгээд мэдээж үзэгч та бүхэнд үндэсний латрионда оролцоод ер нь азтан болох боломжтой байдаг. Гагцгүй одоо ингээд азнуудтай ярилцлага хийгээд азнуудаас асуугаад ер нь хожоод байгаа нууц тань юу байна гэж асуухад нэг л зүйлийг хариулдаг. Энэ бол тууштай тоглоорой гэсэн тийм сайхан туршлагаасаа хуваалцдаг юм шүү. Тэгээд үзэгч та бүхэн манаас тоглолтуудаа сайхан идэвхтэй оролцоод яваарай. Тэгээд өнөөдөр 5 гараг хідэж яг одоо дээр бол караоке дүн гэж дуурайд байна. Тэгээд караоке биш яг одоо намайг Icon Zigmen болон үндэсний латрын Facebook-ийн албан ёсны хуудасаар үзэж сууж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээд өнөөдрийнхээ тохирлыг бүгдээрээ азнуудаа хамтдаа тодруулсан. Ингээд уламжлал ясаараа 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлоо явуулцгаая. За үзэгчдээ эхлээд энэ тэргуунд би дүрмийг тайлбарладаг шүү дээ. Дүрмийн хувьд бол тэгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг шилэн хооргонд маань байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол үзэгч та эдгээр нэг орондоо тоноо 4 удаа давцсан гэдгийг санаж болох юм. За эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүй гарч ирэх 4 ширхэг бөмбөлийг үзэгч та дарааллын дагуу яг манай азтан басан амар жаргал шиг тавьсан бацаагаа 500 дахин үржүүлж авах боломжтой. За 500 төгрөг тавьж тоглоод та бүхэн түүнийгээ 500 дахин үржүүлж аваад 250,000 төгрөгийг хожих боломжтой гэсэн үг юм шүү дээ. За ингээд олон зүйл ярилцлагаар 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуурыг одоо явуулцгаа үзэгчдэд мэдээж амжилт хүсье. За шилэн хооргонд маань 40 ширхэг бөмбөлөг одоо эргэлдэж байгаа. Эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс 4 ширхэг бөмбөлөг одоогоор гарч ирэх болно. За ингээд ихний бөмбөлөг гарч ирлээ. Ихний бөмбөлгний дугаар. За хамтдаа харцгаая. Ингээ харчих. За 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байгаа юм шиг 9-ийн тооны манд доор 6-тай байгаа 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За 2 дахь бөмбөлгөө хамтдаа харцгаая. 2 дахь бөмбөлгний дугаар. Бас үзэгчдээ сайн харуулнаа. 6 гэсэн бөмбөлөг шүү. За энэ 6-гийн тооны доотлын зураас гэсэн хараарай үзэгчдээ. За дараагийн бөмбөлгний дугаар. За мөн 9 гэсэн бөмбөлөг гараад ирлээ. 9 6 9 гэсэн 3 бөмбөлөг одоогоор гарч ирсэн байгаа. Гарч ирсэн 4 бөмбөлийг яг дарааллынхаа таасан тохиолдолд азтан болох боломжтой. За ингээд 4 дахь бөмбөлгний маань дугаар 8 гэсэн бөмбөлөг гараад ирсэн. 4 дахь бөмбөлгний дугаар 8 гэж гарч ирснээр 9 6 9 8 9 6 9 8 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн. За ер нь бас их таах боломжтой л амархан тоонод гараад ирчих шиг болоо. Магадгүй таны машины дугаар, утасны дугаар 9 6 9 8 гэж төгссөн. Та энэ тоог 4D-ийн 3 дугаар зэргийн тохиолдоор нь бөглөсөн л байгаа бол та аздан боллоо гэсэн үг юм. Гагцуу та дарааллын дагуу эдгээр 4 ширхэг бөмбөлийг 4D дээр маань таах ёстой гэсэн үг юм. За 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлын хувьд бол дөрмийн хувьд яг адилхан. За мөн шилэн хооргонд маань тгээс 9 хүртэлх 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За нэг бөмбөлөг маань 4 удаа давхцсан гэсэн үг юм. За эдгээр бөмбөлгнөөс гарч ирэх 4 ширхэг бөмбөлгийг үзэгч та мөн яг дарааллын дагуу та чадсан тохиолдолд 4D-ийн 3 дугаар зэрэгээс арай өөр 2 дугаар зэрэг дээр бол та тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авах боломжтой гэсэн. За ер нь бол өмнөхөөсөө бол мөнгөний дүн нэмэгдэж явж байгаа гэсэн үг юм. За ингээд үзэгчдийнхээ өмнө 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлоо явуулцгаая. За шилэн хооргонд маань яг одоо бас мөн 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. Эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс 4-ийг нь яг дарааллын дагуу тааж чадсанаар азтан болох боломжтой. Гагцгүй та энэхүү 4 бөмбөлийг яг дарааллын дагуу таах ёстой гэдгийг санах ёстой юм. За ингээд ихний бөмбөлгний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. Ихний бөмбөлгний дугаар 8. За дараагийн бөмбөлгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За үзэгчдээ бөмбөлийг сайн харуулъя. 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. 8 9 гэсэн 2 бөмбөлөг гарч ирсэн байгаа. За дараагийн бөмбөлөг 3 дахь бөмбөлгний дугаар 7.
3 дахь бөмбөлөгний дугаар 7. 8, 9, 7 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн ба 4 дахь бөмбөлөгний дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 4 дахь бөмбөлөгний дугаар 4. 8, 9, 7, 4. 8, 9, 7, 4 гэсэн 4 бөмбөлийг үзэгчтэй яг энэ дараалал нь буюу гарч ирсэн дараалал нь тааж чадсан тохиолдолд 4-ийн 2 дугаар зэргийн тохиолдол дээр өөрийн тавьсан бооцоогоо 1000 дахин өсгөж авах боломжтой гэсэн юм. За ингээд 2 дугаар зэргийн хэмжүүрийг тоглосон үзэгчдэд баярлалаа. Одоо 4-ийн сүүлчийн боломж буюу 4-ийн 1-р зэргийн тохиолдлыг одоо явуулах болно. За үзэгчд маань яг анзаарсан бол өмнөх 2 тоглолтуудтай мөн адилхан яг 40 ширхэг бөмбөлөг энэ хүү шилэн харганд байрласан байгаа. За үзэгчд маань сайн хараарай. Ямар нэгэн бөмбөлөг дутуу биш 40 ширхэг бөмбөлөг яг ингээд өчүүлээ байгаа. За эдгээр бөмбөлөгнөөс санамсаргүй гарч ирэх 4 ширхэг бөмбөлийг мөн та яг дарааллын дагуу тааж чадах юм бол тавьсан бооцоогоо 2000 дахин өсгөж авах боломжтой. За өмнөх тоглолтын дээр бол 9-ийн тоо 2 удаа гарч ирсэн тохиолдлууд байсан бол за энэ тоглолтын дээр бол бас 1 бөмбөлөг 4 удаа байгаа гэдэг утгаараа 4 ч удаа гарч ирэх боломжтой. Энэ бол үзэгч таны цэвэр азаас шалтгаалж байгаа. Хамгийн гол нь та тасалбар дээр бүгэлсэн тоонуудтай нь яг тохирчл авах юм бол азтан болох боломжтой гэд ойлгочих хэрэгтэй. За ингээд 40 ширхэг бөмбөлөг маань байрлсан. Одоо би бөмбөлөгнүүдийг эргэлзүүлье. За мөн 40 ширхэг бөмбөлөгнөөс үзэгч та 4 ширхэг бөмбөлийг яг дарааллын дагуу тааж чадсан тохиолдолд азтан болох боломжтой. За 4-ийн 1-р зэргийн тохиолдлын эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За өнөөдөр бас 8-ын тоо их гарч ирж байна да. 8-ын тооны онгоцтой хүн байх юм бол магадгүй азтан болох боломжтой юм байна. За дараагийн бөмбөлөгний дугаар 7. Дараагийн бөмбөлөгний дугаар 7. 8, 7 гэсэн 2 бөмбөлөг одоогоор гарч ирсэн байгаа. За 3 дахь бөмбөлөгний дугаар 9. 3 дахь бөмбөлөгний дугаар 9. За үзэгчдээ сайн хараарай, доороо зураастай байгаа шүү 9-ийн тоо маань 9. За ингээд дараагийн бөмбөлөгний дугаар буюу 4 дахь бөмбөлөгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 4 дахь бөмбөлөгний дугаар мөн 9 гэсэн бөмбөлөг гарч ирснээр 8, 7, 9, 9. 8, 7, 9, 9 гэсэн 4 ширхэг бөмбөлөг гарч ирсэн. Үзэгч та 4-ийн маань 1-р зэргийн тохиолдол дээр энэхүү 4 бөмбөлийг яг энэ дараалалаар нь тоглох хуудсан дээр бүгэлсэн байж чадсан бол та өөрийнхөө тавьсан бооцоог 2000 дахин өсгөж авах боломжийг 4-ийн 1-р зэргийн тохиолдол маань үзэгч та бүхэндээ олголаа. За ингээд 4-ийг тоглосон үзэгчдэд маш их баярлалаа. Өнөөдрийн бас 4-ээс маань нэгдүгээр өдөр төрсэн аздангийн маань булган сүүл бас дахиад та бүхнийг маань наз руу дагуулсан гэдэгт итгэлтэй байна. Одоо харин үргэлжлүүлэн 50 сая төгрөгийн хонжиртай 6D тохирлыг явуулах болно. За 6D-ийн маань хувьд бол 4-ийн хувьд бага зэрэг тэгээд бага зэрэг өөр болоод ирж байгаа. Тэгэхээр анх удаага үндэсний шатраагаа тоглож байгаа үзэгч маань ахын бол сайн сонсоод аваарай. За магадгүй тоглож үзээгүй үзэгч маань байвал чэжилж аваад дараагийн тохирол дээр маань оролцох бүрэн боломжтой юм шүү. За шилэн харганд маань тгээс 9 хүртэлх нэг оронтой цибер бүхий 60 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр бөмбөлөгнүүд 6 удаа давхцсан гэдээ ойлгож болох юм. За эдгээр бөмбөлөгнөөс санамсаргүй гарч ирэх 6 ширхэг бөмбөлийг үзэгч та дарааллын хувьд урдаас нь болон хойноос нь яг тааж чадсан тохиолдол бол энэхүү 50 сая төгрөгийг хожих боломжтой. За харин 6D-ийн маань бас нэгэн давуу талууд юу вэ гэхээр та 2 ширхэг бөмбөлөг тааж чадсан бол 1500 төгрөг, 3 бөмбөлөг таасан бол 15000 төгрөг, 4 бөмбөлөг маань 150000 төгрөг, за 5 бөмбөлөг маань бол сая 500 мянган төгрөгийг хожих боломжтой. За харин зургуулын таасан тохиолдолд энэхүү 50 сая төгрөгийг хожих боломжтой. За үүрээ бол 6D маань 4D-гээсээ өөр болоод ирж байгаа. Тэгээд 60 ширхэг бөмбөлөгнөөс л үзэгч та 6хан бөмбөлийг тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийг хожих боломжтой. Ингээд 6D тоглож байгаа үзэгчдэд амжилт хүсье. Тоглолтоо явуулъя. За шилэн харганд маань 60 ширхэг бөмбөлөг маань ямар ч асуудал эргэлдэж байгааг үзэгч та харж байна. Эндээс бол 6 ширхэг бөмбөлөг гарч ирэх юм аа. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За өнөөдрийн хувьд ер нь 8 гэсэн бөмбөлгөөр эхлээд авах шиг байна шүү. За 8 гэсэн бөмбөлөг гараад ирсэн. За дараагийн бөмбөлөг буюу 2 дахь бөмбөлөгний дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 2 дахь бөмбөлөгний дугаар 1. За ингээд 81 гэсэн 2 бөмбөлөг гарч ирсэн байна. За энэ 2 бөмбөлийг үзэж та яг урдаас нь дараалал нь таасан бол 1500 төгрөгийн эзэн болох болцоог хангаж байгаа юм чи урмын хонжоор 1500 төгрөг. За ингээд та 3 дахь бөмбөлөгний дугаар 7. 3 дахь бөмбөлөгний дугаар 7. За энэ 3 бөмбөлөг 15000 төгрөгийн азныг тодруулж байгаа. За дараагийн
үзэгчтэй тоонуудыг илүү сайн харагдуулнаа. 5 гэсэн бөмбөг гарч ирж байгаа юм шиг 4 дахь бөмбөгний дугаар 5. За ингээд 5 дахь бөмбөгийг харцгаая. 5 дахь бөмбөгний дугаар 1. За дараагийн бөмбөгний маань дугаар 1 гэсэн бөмбөг гарч ирсэн. Ингэснээр 5 бөмбөг гарч ирсэн ба 50 сая төгрөгийн акцны тодруулах 6 дахь бөмбөгийг хамсаарцгаая. 6 дахь бөмбөгний дугаар 6 гэсэн бөмбөг гарч ирж байна. 6 дахь бөмбөгний маань дугаар 6 гэсэн бөмбөг гарч ирснээр за яг одоо үзэгчтэй гарч ирсэн дараалал нь бөмбөгнүүдийг танилцуулъя. 8 1 7 5 1 6 8 1 7 5 1 6 гэсэн 6 бөмбөг 6 ди тохиролтой маань гарч ирсэн байна. Тэгэхээр үзэгчдэд дөрмийг тайлбарласанчлан за дараал урдаасаа болон хойноосаа таны бүгэлсэн бөмбөгнүүд яг таарч байгаа тохиолдолд 50 сая төгрөгийг хожих боломжтой. За харин хамгийн багадаа урмын хонжир буюу 1500 төгрөгийг 6 ди тохиолдолоос маань хожих боломжтой байсан. За мэдээж та бүхэн 2 бөмбөгийг таасан тохиолдолд 1500 юм чинь за 3 бөмбөг 4 бөмбөгийг дахих тусмаа таны мөнгөн дөнгөд нэмэгдээд явж байгаа гэсэн үг. За ингээд 6 ди тоглосон үзэгчдэд баярлалаа. Одоо харин хамгийн өндөр хонжир 642 жекпот тоглолтыг одоо явуулах болно. За үүний маань хувьд бол 120 сая төгрөгийг таны тоглолтоос хожих боломжтой буюу хамгийн өндөр шагналын сантай гэсэн үг юм. Одоо харин үзэгчдэд дөрмийг тайлбарлая. За 1-ээс 42 хүртэлх 42 ширхэг бөмбөг шилэн хоргонд маань байрласан байна. За өөрөөр илүү тодорхой хэлэх юм бол нэг бөмбөг одоо ердөө нэг л удаа тогтсон байгаа гэсэн үг юм. Тэгэхээр үзэгч та бүхэн яг одоо дэлгэцний харж байгаа 42 ширхэг бөмбөг ингээд дараалсан байна. За эдгээр 42 ширхэг бөмбөгнөөс шилэн хоргондоо эргэлзсэн 6 ширхэг бөмбөгийг үзэгч та дараалал огт харгалзахгүйгээр таач чадсан тохиолдолд энэхүү 120 сая төгрөгийг хожих боломжтой. За тун энгийн байгаа ямар ч байсан дарааллын хувьд бол огт хамаагүй. За тэгээд эндээс 6 ширхэг бөмбөгийг 42-оос 6 ширхэг бөмбөгийг тагаата 120 сая төгрөгийг хожих боломжтой байдаг. За дараагийн маань бас нэгэн боломж давуу талууд нь юу байдаг вэ гэхээр эдгээр 42 ширхэг бөмбөлгөн дундаас гарч ирэх 6 бөмбөлгөөс гадна 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөг гэж байдаг. За бонус бөмбөлөг маань бол үндсэн 6 гарч ирсэн бөмбөлгнүүдээс 4-ийг эсвэл 5-ыг за тэгээ 3-ыг ч юм уу та таагаад бонус бөмбөлөгтэйгээ нийлүүлж тааж чадсан тохиолдолд урмын хонжир буюу 100000 төгрөгийг за 300,000 төгрөгийг 12 сая төгрөгүүдийг энэхүү тоглолтын дээр хожих боломжтой байдаг юм а. За үгээрээ бол 6 42 тоглолт маань бусад тоглолтуудаас ялгаатай болоод ирж байгаа. Гагцхүү үзэгч та нэг л зүйлийг сайн санаар. Энэ бол дараалал огт харгалзахгүй юм шүү. Энэ бол та бүхэнд хамгийн том давуу тал болж ирдгээрээ онцлогтой. За ингээд одоо энд харагдаж байгаа 42 ширхэг бөмбөлгийг эргэлдүүлнэ. Үзэгчдийн хамгийн сүүлийн тоглолтынхаа амжилтыг хүсээ та бүхнийг манаас аз ивийг холтгоё гэж хүсье. Ингээд өнөөдрийн тохиолдлын сүүлийн тоглолт. За шилэн хоргонд маань 42 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. За эдгээр 42 ширхэг бөмбөлгнөөс үзэгч та ердөө 6 бөмбөлийг тагаад 120 сая төгрөгийг хожих боломжтой байдаг. Ингээд ихний гарч ирсэн ихний бөмбөлгний дугаар за 113 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Ихний бөмбөлгний дугаар 13. Дараалал огт харгалзахгүй учраас таны тоглох хуудсны хаана ч байрласан байж болох юм. За 2 дахь бөмбөлгний дугаар 32. 2 дахь бөмбөлгний дугаар 32 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. За дараагийн бөмбөлгний дугаар 33. 13, 32, 33 гэдэг одоогоор бол 3 бөмбөлөг маань гарч ирсэн байгаа. Энэ тоглолтын дээр бонус бөмбөлөгтэйг нийлээд 7 бөмбөлөг гарч ирэх боломжтой байдаг. За дараагийн бөмбөлөг буюу 4 дахь бөмбөлгний дугаар 36 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. Дараагийн бөмбөлгний дугаар 36 гэсэн бөмбөлөг. За 36. За дараагийн бөмбөлгний дугаар 38. Дараагийн бөмбөлгний дугаар 38. 13, 32, 33, 36, 38 гэсэн бөмбөлгнүүд одоогоор гарч ирж байна. За 6 дахь бөмбөлгийн хамтдаа 6 дахь бөмбөлгний дугаар 27 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. За энэ хүү гарч ирсэн 6 бөмбөлгийн хувьд үндсэн 6 бөмбөлөг байгаа. Үндсэн 6 бөмбөлөг маань нэг гарч ирсэн. Эдгээр 6 бөмбөлөг таарч байгаа тохиолдолд та 120 сая төгрөгийг хожиж байгаа гэсэн үг юм. За ингээд бонус бөмбөлгийн дугаар 11 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Өнөөдрийн тоглолтын бонус бөмбөлгийн дугаар 11. За ингээд үзэгчтэй 6 бөмбөлгийн танилцуулъя. 13, 32, 33, 36, 38, 27. За татаад хэлчихье. 13, 32, 33, 36, 38, 27 гэсэн үндсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байна. Харин өнөөдрийн бонус бөмбөлөгний маань дугаар
11 гэсэн гоё тоо гарч ирсэн. 11 гэсэн энэ хүү бөмбөлийг та 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлгөнээр тааж чадсан тохиолдолд аздан болох боломжтой байсан. За ингээд өнөөдрийн маань тоглолтод тун амжилттай үзэгч та бүхэнтэйгээ хамтраад бид хүргэлээ. Тэгээд мэдээж өнөөдрийн маань тохиолдлоос бас маш олон аздан төрсөн гэдэг итгэлтэй байна. Яагаад гэвэл бид нар 7 хоногийн эхний өдөр 250 мянган төгрөгийн аздан болсон амар жаргалыг угтаж авсан шүү дээ. Тэгэхээр мэдээж аздны маань бол гар та бүхнийгээс ирнэ гэдэгт би итгэлтэй байна. Ингээд өнөөдөр хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр гагцгүй та бүхэн маань яаж энэ хүнсний лотерейд оролцох вэ гэхээр манай тасалбар болуулж байгаа өөрийн хамгийн ойрхон цэгүүдээс тасалбараа худалдан аван тоглох хуудасаа бүгснээр тохирол маань шууд оролцох боломжтой байдаг юм шүү. Тохирол маань даваа сав баасан гаргуудын 17 цаг 30 минутанд Icon цэгийн мэн болон үндсний лотерейн албан ёсны Facebook хуудасаар үзэгч та бүхэндээ шууд хүрдэг гэлээ. Ингээд 7 хоногийн сүүчийн тохирол буюу баасан гарагийн тохирлоор азтай, оцтой, хиймэртэй, эргэн уулзлаа тэр баяртай үзэгчдийнхаа маргаашийн ажилд нь амжилт хүсье. Баяртай.